1934 онд аж үйлдвэрийн фабрик байгуулахад Ски цэмний фабрик гэдэг Монголын анхны нэхмэлийн машин үйлдвэрээр байгуулагдсан. Одоо 92 жилийн тасралтгүй үйл ажиллагаа болж байгаа. Одоо үндэсний дотоод үйлдвэрлэгч бид нар одоо ер нь олон банктайгаа хамтарч ер нь бонзын тайлангаа ер нь бол бэлдэж сурах, олон улсын стандартад бас нийцэх маш их чухал. Бидний текстилийн салбартаа бол глобал органик текстиль стандарт бол хамгийн чухал нэр төртэй стандартаа. Энэ бол маш өндөр шаардлагатай олон улсын стандарт. Энийн гол хэсэг бол ерөнхийдөө усны менежмент байгаа. Эндээ бид нар бас бохирдол өөрсдийн хаягдл усаа цэвэршүүлэх ёстой байгаа. Гадны мөн дотоод зөвлөхүүдтэйгээ уулзаж бид нар өөрсдийнхээ хэрэгцээ Европын стандарт хангасан тоног төхөөрөмжийг санал болгосон. Ерөнхийдөө энэ тоног төхөөрөмжүүдийг сорилуулснаар манайх дотоодын болон олон улсын стандартад нийцүүлэх боломжтой байгаа. Тэгээ энэ талаар бид нар ямар сүүлийн тоног төхөөрөмж байгаа, ямар үнэтэй хэрэг зардалтай нийлүүлэх талаар мэдээлэл авсан байна. Текстилийн үйлдвэрлэл бол яг бүтээгдэхүүн түүхийдээ бодох, утасын эрх нэхмэл бүтээгдэхүүн, сольвол бүтээгдэхүүн бүгдэнд нь ус ашиглаж байгаа. Эндээс яг тодорхой хэмжээний савн, цэвэршүүл, бодог гэдэг зөвлөрүүлэгч гэсэн бодисууд хэрэглэдэг болохоор бидний одоо бол ер нь улстай мөн байгаль орчиндөө бид нар ихэд цэвэршүүлээд, аган шатны цэвэршүүлээд нийлүүлэх нь бол бидний зорилго. Тийм болохоор бид нар бол цэвэршүүлэх байгууламж бол өөрсдөө сайн дураараа заавал ер нь сольвуулна, байгаль хамгаална, бас улсынхаа усыг нөөцийг гэсэн хамгаална гэсэн бол том зорилго гэж үзэж байгаа.